За сайн байцгаана өдрийн мэнд. За цааныхаа цагаар жоох алхаж яваад модны сүдэр сууж байна. За ойрдоо тэгэхээр маш завгүй байлаа. Тэгээд нэг ганц нэг видео оруулъя гэдэг үнэхээр зав гарахгүй байна. Ярих сэдв маш их байна. Олон талын сэдвээр л би ч одоо бас сонирхдаг юм байна. Нэг хүүхдийн хүмүүжил, өсвөр насны хүүхдийн хүмүүжлийн талаар ч ярмаар санагдчих байна. Ягаад тэгэхээр бас нөгөө мэдээж би чинь бол ээж хүн те. Өөр хүүхдээ өсөж төрүүлээ тэгээд нөгөө явцад нь ингээд бас бид нар чинь өөр газар амьдарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь асуух хүн байхгүй юм чинь өөр хүүхдээ хүмүүжүүлэхдээ одоо жишээлбэл би бол дандаа ном уншиж ирсэн. Тэгээ манай нөхөр намайг нэг удаа чи ном уншиж хүүхд хүмүүжүүлдэг юм аа гэжсэн. Гэхдээ үнэхээр ном уншиж ирсэн маань зөндөө тэр үедээ подкаст сонсдог байсан маань надад миний амьдрал зөндөө хэрэг болсон. Тэрүүгээрээ ч гэсэн би одоо амьдарч байгаа. Тэгээд тийм болохоор зарим талаар одоо жоохон өөрийнхөө сонссон унсан юмнасаа ялангуяа энэ өсвөр насны хүүхдийн хүмүүжлийн талаар ч юм уу өсвөр насны хүүхдийн харьцах талаар ярмаар санагдаад байдаг юм аа. За өнөөдөр болохоор яг хуу би бас л яг хуу жоохон далийн юм яриг. Гэхдээ нөгөө одоо юуны тухай AI гэж хүмүүс яриад байгаа шүү дээ тий. Хиймэл оюун ухаан гэд монголоор орчуулсан байсан. Яг зөв орчуулга уу гэдгийг мэдэхгүй байна. Artificial Intelligence гэсэн үг те. AI гэсэн үг. Тэгээд тэрэн дээр болохоор би юу гэж одоо сүүлийн үе сонсоод байгаа гэхээр ингээд нэг видео үзсэн чинь Монголын дараа нар одоо AI-аас болоод ажилгүй болно ч гэдэг юм ингээд жоох хориглоод байгаа гэсэн. Тэгэхээр энд чинь бол одоо бас бид нар өөрсдөө AI гэж яг юу юм бэ? Ямар ажил мэргэжилтэд байж хүмүүс ажилгүй болохгүй байх юм бэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол бид нар өөр хүүхдтэй ирээдүйд олгох одоо ажил мэргэжилтэнд бид нар туслах хэрэгтэй байхгүй юу? Хүн болгон менежер болох албагүй, хүн болгон банкны захирал, одоо компьютер инженер болох албагүй шүү дээ, тий. Тэгэхээр одоо ирээдүйд алга болохгүй 10 эдэн одоо 15 ийм ажил байна. Би та нарыг тэрнтэй хуваалцъя гэж бодсон. Ерөнхийдөө бол ер нь хүнтэй харьцсан шууд холбоо үүсгэсэн ажлууд бол алга болохгүй юм байна. За тэгээд ер нь бол за төвчээртэй сонсороо. Би бол нөгөө нэг түр юу сонсож байгаад бичээд авсан байхгүй юу. За psychologist гэж юм те. Одоо сэтгэл зүйч одоо хүнтэй ажилладаг терапистууд тийм үү. Тийм ажил байна. Хоёрдугаарт нь болохоор бүх төрлийн нөгөө цахилгаанчин сантехникч юунууд байна. Мужаан гэж байна. За энэ төрлийн ажлууд бол ерөөсөө байсан ч нөгөө цагсаалаас гарахгүй гэсэн үг байна. За тэгээ сувилагч caregivers гэж байгаа. Caregivers гэж одоо нөгөө одоо Америкт бол хөгшин хүн асардаг ажлууд хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Энэ бол байж л байх юм байна. За тэгээд зохиолч, зураач, хөгжимчд бол байж л байх юм байна. За тэгээд нөгөө гал сүнөөгч, түргэний ажилтнууд, цагдаа нар гэж юм. За event planner гэдэг чинь за энд болохоор нөгөө нэг юу яадаг штэ хурим янз бүрийн одоо үйл ажиллагааг энэ тийм хүмүүс төлөвлөж өгдөг байхгүй юу? За тийм ажлууд бол урьдчил төлөвлөдөг ажлууд гэж юм. Тэгэхээр хуримын одоо үйл ажиллагаа ямар нэгэн том ивент болоход тэр чинь мэргэжлийн хүмүүс одоо төлөвлөж өгдөг байхгүй юу? За тийм юм бол байх юм байна. За HR менежер гэдэг чинь одоо болсон хүчний ажлууд байна. Тэгэхээр хүмүүсийг ажилд авахдаа хүнийг судалдаг ажлууд чинь бол байсан ч хэвээрээ байх юм байна. За дараа нь одоо fashion designers гэж юм. Тэгэхээр нөгөө юунууд дизайнерууд те хувцсны дизайнерууд юм шиг байна те янз бүрийн дизайнерууд л гэж байна. За дипломат ажилтнууд олон улсын дипломат ажилтнууд байна. За тэгээд нөгөө манайхаар юу гэж байна. Нөгөө ой хамгаалагч те ан амьтаа хамгаалдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр ажил бол байх юм байна. За тэгээд нөгөө тогооч нар одоо янз бүрийн ийм мэргэжлийн ур чадвартай тогооч хоолны газрын хүмүүс байна. За тэгээд тамирчид байж болж байна. Профешнл те тамирчид гэж байна. За тэгээд нөгөө сүмийн пастор одоо тэгээд нөгөө лам хуврагуу те эднэр бол байж лах юм байна. За тэгээд нөгөө шинжээч одоо шинжээч нэ те шинжээч манайхаар чи юу гэдэг лээ
шинжээч нар одоо янз бүрийн юмд одоо гинт хэрэг шинждэг шинжээч одоо мөрдөн байцаагч нар байж ах юм байна. За тэгээд дараа нь одоо кино зохион бүтээдэг, кино хийдэг хүмүүс, кино одоо хийдэг хүмүүс гэнэ. Ингээд нийтдээ бол ингээд эхнээс нь тоолох юм бол 15 ажил байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд заавалчгүй одоо тийм том төрлийн одоо юу хийх гэхээ оронд одоо хүнтэй ажиллах одоо ийм ажлуудыг бас хийж болно гэд би бас нэг өөр юмнаас сонсч ирсэн юм а. Одоо өсчин те энэ төр чин бол бас яг орж чадахгүй гэсэн шүү дээ. Хүний гар хурж байгаа ажил гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо барилгын ч юм уу те. Тэгэхээр ингээд бас хүүхдүүдтэй бид нар бас ингээд мэрэгжлээ сонгоход нь бас зөв чиглүүлэг өгвөл бас зүгээр юм шиг те. Тэгээд нөгөө саяхан би нэг саяхан жилдээ нэг 2 жилийн өмнө уншижсэн ном нөгөө Харвардын профессор тэр нөгөө хэм блэ Артур Бруксийн номон дээр нөгөө Happiness гэдэг номон дээр болохоор хүмүүс нөгөө өөрийнхөө дуртай юмыг хийж явж ижил аягүй аж аргалтай амьдардаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд ингээд өөрсдийнхөө хийж чадаагүй юмыг хийх гээд ингээд шахаад одоо тийм багш бол ийм инженер бол ийм одоо хуульч бол гэх хэрэггүй байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар чинь болохоор одоо эмч болвол жишээлбэл AI орлох боломжтой болсон. Тийм багшийг борлох боломжтой болсон. Инженер одоо тий зарим нэг төрлийн одоо нэгтлэн энэ компьютер дээр ажилладаг программист энэ төр бол дандаа AI орлох боломжтой болсон шүү дээ. Тэгэхээр бид нар заавалчгүй тийм өндөр цалинтай одоо программист болох албагүй болсон байгаа байхгүй. Одоо орчин цагт бол сайн гарын ур чадвартай одоо мужаан тийм үү сантехник, слесар тий одоо дээр үед нөгөө нэг цахилгаанчин дээр үед биднес хөөхт багт нөгөө темис техникум гэл сургуулиуд явдаг байсан шүү дээ. Тэгээд темис гэдэг чинь мэрэгжлийн ажилчин бэлддэг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо манай Монголд ч юм уу яг нэг хүмүүст нэг тийм одоо ур чадвар дутагдаад байгаа юм шиг надад санагдаад байдیں۔ Анх би Америкт ирчээд бодож ирсэн юм а. Бид нар чинь нөгөө айл цэвэр би нэг офис цэвэрлэл айл цэвэрлэл явж байхдаа тухайн үед юу гэж бодож ирсэн хэрэг нэг гэрээч бид нар цэвэрлж ийн олигтой цэвэр сураагүй л байсан байгаа байхгүй яг мэрэгжлийн төвшин тий. Тэгэхээр ингээд яг юм хийнэ гэдэг чинь альва юм чинь бүх ингээд бас нөгөө сурах уур чадвар хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр тэрийгээ бид нар бас өөр хүүхдээ бас зөвлөөд ингээд чиглүүлж өгвөл хүүхдүүд маань тэгээ юунд дуртай байна гэдгийг бас ингээд олох юм бол хүүхдүүдтэйгээ ололцоод ярилцаа тий. Тэгэх юм бол бас ирээдүйд хүүхд маань ингээд дургүй юмаа хийгээд дургүй дээд сургуулаа нэг хүнтэй төгсчөөд ажил хийхгүй. Одоо тийм хүмүүс байгаа ш тийм хүүхдүүд ч байгаа. Айгүй үнэтэй дээд сургууль төгсчөөд ажлаас хайцсан халдсан тийм үү. Нэг ягаа нэг нурууны мес засалч нэг залуу яриадсэн шүү дээ. Эмч залуу MIT сургууль төгссөн. Тэгээд нөгөө өөрөө дургүй сонирхолгүй ажил 10-20 жил хийсэн. Гинт тэрийгэ мэдэнгүүдээ яг олон жил болсон юм байл л дээ. Тэгээд ажлаа хайцсан. Тэр surgeon мес засал залууч асар өндөр цалинтай тийм ажил нэмч гэдэг чи одоо Америкт айгүй нэр хүнтэй гэсэн. Яг үндэ тэрэндээ биш байгаа байхгүй тэр хүн чинь тэр сургуулийг төгсөхийн тулд ямар их мөнгө төлөөд ямар их яасан мөртлөө эцсийн тэр хүний сэтгэл зүйн асуудал тэрэнд дуртай биш байсан байна тийм үү. Тэгэхээр хүмүүс дургүй юм а хийгээд ахаар ингээд хүн бүр жинкнээсээ тэр залууч өөрөө бүр депрессэнд орсон юм билээ шүү дээ. Тэгээд тэрийгээ яриад тэгээд тэр нь YouTube дээр бол бүр хэдэн сая одоо 150-60 саяын үзэлттэй айгүй одоо алдартай болцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол яг үнэн. Би тэгэхээр тэр Happiness гэдэг номноос бас айгүй их юм олж сонссон. Дараа нэг завандаа та нартаа тэр номны талаар би ярилцъя гэж бодоолаа. Ер нь ярих юм их байгаа надад. За жоохон завгуудаад байгаа шүү. За миний ийм удаан ярианаас бас тэгээд авах юм аваараа. За тэгээд өдрийн сайхан өнгөрөөрөө баяртай.